Тэгвэл өнөөдөр болохоор Annie Jack-ийн амьдралын жоохон хэв маягийг яриулъя. Тэгээд амьдралын хэв маяг ингээд тогтмол бүрэлдэхэд бас цаг хугацаа ордог. Тэгэхээр нөгөө одоо ингээд яг ийм яг жигнэсээ одоо ингээд body image, wellness, beauty гэдэг яг энэ индустрид ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэнгүүт яг одоо таны хувьд эрүүл мэндийг харах үнцөг, хооллолт те тэгээд яг хоолны болоод бидний хоол ундааны биендих нөлөө, сэтгэл зүйдэх нөлөө гэдэг ингээд энэ бүх талаараа одоо нууцудаа бид нартай бас ингээд хуваалцаж ярихыг л хүсэж байна те. За тэгээд би нэг жоохон асуултууд бэлдсэн. Тэрнээсээ ихтэй асуугаад явъя. За одоо нөгөө та болохоор ер нь бол LA-д амьдарч байгаа гэж ойлгосон. Тэгээд одоо бол Казахстан прожект байгаа маань гэж бас ойлгосон. Ер нь бол ингээд маш их явдаг ажилтай байна те. Тэгээ ер нь ийм амьдралын хэм маягаа одоо өнөөдөр таны амьдралын хэм маяг ер нь яг ямар харагдаж байна те. Тэр дундаа хооллолтын хэм маяг, ундааны хоол ундны хэм маяг ер нь ямар шуухан байна. Жохон тэрнээс яриагаа хэлье. За ер нь бол өглөөг дасгал буюу йогагаар эхлүүлдэг. Тэгээд йога хийгээд дараа нь бас хөдөлгөөн хийж эхэлдэг. Тэгээд хоолны хэм маягийн хувьд бол сүүлийн 2 жилийн хугацаанд веган болоод буцаад махидэл гэл нэг юм transition periodтай байгаа. Тэгээд яг Европт ч юм уу Америкт байхдаа илүү веган тал руугаа хоол иддэг. Тэгээд Монголд бол ирэхээр фуди руу айгүйх орж ирдэг. Тэгээд яг Монгол нөгөө мах маань органик болохоор бас бага хэмжээгээр бас хэрэгэлдэг. Тэгвэл веган болсноор надаа илүү нөгөө нэг ногоо айгүйх сайн иддэг болсон. Тэгээд ногоонд би айгүйх дуртай болсон. Тэгээд тийм болохоор энэ тал руугаа айгүй дахиад transition хийгээд байгаа. Тэгээд яагаад тэгж эхэлсэн бэ гэхээр ер нь бол нөгөө йога 5 жилийн өмнө хийж эхэлсэн. Тэгээд тэрнээс ихсүүлэл ерөнхийдөө хооллолт ямар чухал юм, дасгал хөдөлгөөн ямар чухал юм одоо зөвхөн харагдах тал дээр биш сэтгэл зүйд бас яаж нөлөөлдөг те тэр бүх зүйлүүдийг ингээд анзаарч эхэлсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээд жижигэн өөрчлөлтүүдийг хийгээд тэгээд яг 5 жилийн өмнө би бол ингээд дахиад шинээр сэрсэн. Ер нь бол шинээр төрсөн. Тийм би тэгээд өөрийгөө яг хизээч ингээд амар цагаан хоолны ивент дээр юм яриад сууж юм гэж бодчихаагүй. Тэгээд ялцчгүй ээж тас өчтөр ярьжсэн л да яг түрүүний хэлсэн шиг одоо бие яаж гоё ирүүл байх уу те эдрийг ингээд судалсаар аваад энэ зам руу намайг ингээд хөтлөж ирсэн юм болоо гэж бодож байна. Угаасаа нөгөө хоолны тухай одоо тэгээ 5 жил гэдэг чинь бас те ингээд нөгөө өөрийгөө эрэлхийлэх явцад яа харахгүй амьдралын хямайг хооллолт бүх юм нөлөөлж байгаа штэ. Тэгэхээр хоол гэдэг ойлголт одоо таны хувьд яг юу болсон байна те? Тэрийг ямар сэтгэхүйгээр идэж байна те? Яа хоол бол яг ийм тэгээд мэдээж бас би айгүй хоол идэх дуртай юм. Айгүй аппетит сайтай тэгээд яа ийм л юм уу да. Тийм те. Тэгээд бас таашаал яг үнэ те. Тэгээ нөгөө миний хувьд ингээд нөгөө хоолны балансаа олох гэж айгүй олон жил болсон байхгүй юу. Нэг их идээл, нэг бага идээл те ингээд нөгөө байнгын нэг буруу юм идчихвэл нэг сэтгэл зүйн асуудал ингээ үүсчих гэж ч юм уу те нөгөө хоолтой relationship гэдэг юмыг үүсчээж буюу хоолтой харилцаа баланс орж иж нөгөө биеийн баланс магадгүй одоо олж авдаг юм шиг сэтгэл төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр таны хувьд болохоор одоо балансаа хэрхэн барьж байна те өөрийнхөө хооллолт болоо сэтгэл зүй те тэгээ өдөр тутмынхаа сонголтын балансыг хэр хийж байгаа юм. Ер нь бол нөгөө загвар өмсөгч одоо 14 жил хийж байна. Тэгээд энэ хугацаанд айгүй их дайет барьдаг байсан. Тэгээд жоохон нөгөө хоолтой тийм муу харилцаатай байсан. Тэгээд тэрнийгээ дагаад бас айгүй сэтгэл зүйн асуудлууд бас их бах хэмжээнд байсан. Гэхдээ одоо бол яг өөрийнхөө биеийг сонсож яг юу хүсэж юм те тэрийг дагаж хоолыг иддэг болсон. Тэгээд угаасаа нөгөө ногоо түлхүү хэрэглээд ахаар яг
processed food ч юм уу ингээд сүр одоо муу гэж хэлэх юм шашин тий. Тиймэрхүү юм crave хийхээ болждаг юм байлээ л дээ. Яг ногоо идэх эхлэнгүүд яг тэрийгээ ингээд хүсээд байдаг ч юм уу тий. Яг тэгчтэй юм байлээ. Тийм. Яг харахгүй тэр нөлөөлдөг тий ингээд сэтгэл зүйн mood ингээд бүр найз цаашаа ингээд хооллолт яг сонголтоо шалтгаалаа дээшлээ доошлоод байдаг юм шиг санагдсан. Тэгээ нөө runway mode тэ одоо ингээд маш их аялж जैन тэгээ дээр нэмээд маш их халахч байна тэ. Тэгэхээр нөгөө energy барьна гэдэг чинь бас нэг ойлголттой шүү дээ. Тэгэнгүүт одоо шил магадгүй нөгөө energy-га барьдаг тэ өөрийнхөө энерги ингээд тогтмол юм бас тодорхой хэмжээнд дээшээ байлгадаг гоё тийм habit юу байна тэ магадгүй одоо super green ч юм уу, tea ч юм уу те магадгүй тийм хооллол diet go to юмнууд бас юу байна? Ер нь бол mate байгаа. Одоо манай брэнд Mate Organics гэдэг нээсэн байгаа. Тэгээд yerba mate би анх өөрөө 4-5 жилийн өмнө бас яг тэр жил тохиолдсон гайхамшиггүй нэг. Тэгээд өмнө нь ингээд кофе айгуур уудаг байсан. Тэгээд нөгөө нэг зүрх айгуу өвддөг болсон. Тийм байсан. Тэгээд ирч хүч авахч болцсон байсан. Тэгээд тэгсэн чинь нэг модель залуу надад матыг санал болгоод тэгээд бит хоёр өмнө нь шөнө нь ингээд айгуу шоотчаад өглөө нэг сайн унтаагүй сет дээр очицаас авахгүй. Тэгээд менежер болохоор ингээд амар ирч хүчтэй байгаа л би тэгэл гайхаал чи сайн унтаагүй юм биш яаж ингээд ирч хүчтэй байгаа даа гэсэн чи энийг уугаад үзгээ. Тэгээ би уугаа үзсэн чи вау гэдэг амар сэрэгцээ авахгүй. Тэгээ тэрнээс хойш ер нь өөр хэрэгэлдэг болсон. Тэгээд айгүй ичтэй цай юм байна гэд. Тэгээд Аргентинаас гаралтай ийм цай олж мэдсэн байгаа. Тэгээд ер нь Монгол би яагаад энийг хэрэгэлж үзэж байгаагүй юм бэ гэж бодоод тэгээд анх энэ бизнесийн санааг олж ирсэн. Гэхдээ яг би ч өөрөө нөгөө бизнесмен хүн биш болохоор зүгээр юм туршилтын маркаар нөгөө нэг хайр түгээ те нэг тиймэрхүү цаагаараа дамжуулаад бас эрүүл амьдралын хэм маягийг түгээ ч юм уу тиймэрхүү байдлаар анх эхэлж исэн. Тэгээд мате бол миний амьдралын хамгийн том хэсгүүдийн нэг. Тэгээд мэдээж дасгал хөдөлгөөн йога байгаа. Тэгээд мэдээж хооллолт байгаа. Тийм. Одоо нөгөө хооллолтынхаа 70%-ийг өөрчлөлт гэж бас амар том транзишн аахгүй тий. Тэгэхээр за тэр юм нөгөө юм оюун санааны ч юм уу эсвэл яа тий ер нь бол одоо ингээд эрүүл мэнд гингүүд хүмүүс юм холистик ойлголттой болчлаа шүү дээ. Ер нь бол ганцхан эрүүл хооллоод эрүүл гэхээс гадна сэтгэл зүй одоо spirituality or юу гэдгийг харилцаа, relationship гэдэг айгу олон юмыг тий environment гэх юмыг хамардаг болчлаа тий. Тэгэхээр одоо нөгөө одоо in deeply real одоо Annie Jackie хувьд одоо гарч ирж байгаа тийм гоё эрүүл сэргэлтүүдээс бас гоё хуваалцаач тий оюун санааны ч юм уу тий эсвэл эрүүл мэндийн ч юм уу ямар гоё степүүд өөрөө чи бие дээр одоо гоё ажиглагдаж байна. Ер нь тэгээд арснаас ахуулаад нэлээд тийм гоё glowy болоод байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн ерөөсөө нэг тийм доош даун болохоо нэг болцсон. Тэгээд ер нь айгүй хөнгөн болоод байгаа. Ер нь йога та миний ингээд дооны өнгө ч гэсэн айгүй ингээд дээшээ болоод байгаа шүү дээ. Тийм. Тэгэл яа ер нь ингээд өөрөө л ер нь хүн идчихэж мэдэрдэг юм билээ дээ. Би ч гэсэн анх өөрийгөө нэг одоо ингээд махгүй л бол хоол биш гэж бодоод идэг шүү дээ. Тийм л байсан. Гэхдээ одоо өөрөө олонгоо тэгээд хаяа ингээд мах идэхээр хитрхи ингээд хүнд оргиод ч юм уу те нэг тийм байдаг. Харин ногоо идэнгүүт чинь ингээд энержи цаанаасаа нэмэгтэй айгуу гоё хүн байгаад байдаг. Шингэхтэй ч гэсэн илүү амарч байдаг ч юм уу те. Тийм байгаад байгаа. Яа харахгүй нөлөөтэй те. Тийм. Одоо нөгөө би нөгөө түрүү тренд ярьжсэн шүү дээ. Яг ингээд хоолны шинжлэх ухаан болохоор ингээд сүүлийн үед ингээд дандаа өөрчлөгдөд байгаа байхгүй. Өөрчлөгдөх яг ингээд улам хөгжиж байгаа гэсэн үг. Шинжлэх ухааны, анагаах ухааны салбарт одоо энэ nutrition science гэдэг өөрөө юм
сүүлд гарсан шинэ салбар ч гэсэндээ маш хурдтайгаар судалгаанууд ингээ хийгдэж байгаа. Та нөгөө янз бүрийн баримтат докюментаринуудыг үзэж байгаа Netflix дээр маш олон төрлийн гоё nutrition documentary-нууд байдаг те. Тэгэнгүүт одоо Annie Jackie болохоор маш олон хотуудаар те явдаг, маш олон орноор явдаг. Энэ дээр гоё observe хийсэн те ингээ ажиглагдсан гоё одоо тийм эрүүл мэндийн гоё тренд юу байна те. Ер нь тэгээд fashion industry-д чинь бас хүмүүс чинь дандаа л тийм тэ гоё сайхан байхыг шаарддаг штэ. Тэгэнгүүт одоо модел охтуудын хувьд ч юм уу яг хоорондоо ярьдаг юм гоё secret-үүд юу байна? Тэр талаас гоё хуваалцвал. За яг тийм secret их байхгүй баха. Тэгтээ ер нь нөгөө Европт айгуу удаа амьдэрсэн. Лондонд нэг 2 жил болоо дараа нь Францд, Парист байсан. Тэгээд Берлинд бас 6 жил амьдэрсэн. Тэгээд ер нь бол бас Берлинд бол нэг 70 за 5 оны нэг 2 нь веган байдаг ч юм уу. Айгуу юу байдаг шүү дээ. Тэгээд тийм болохоор бас найзуудаас айгуу inspiration аваад илүү нөгөө түлхүү plant based хэрэгжилж эхэлсэн. Тэгээ би бас нэрээ сүулт юу яасан бэ? Being intolerance гэдэг юм шинжилгээ хийлгэж үзсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би ингээд амтны гаралтай сууж болтгүй байсан юм бэлээ. Тийм тэгээд ингээд гидсэнд ингээд эвгүй оргоод байдаг байсан чинь нөгөө bloating болоод тэрнээсээ болдог байсан блэ. Тэрийг яг саяхан олж мэдсэн. Тэгээд хүмүүс бас ингээд өөрсдийнхөө биеийг ингээд сайн чагнаад тэдрийг олж мэдвэл зүгээр юм шиг санагдсан. Тийм тэгээд би болохоор одоо яг йогурт энэ төр бас хэрэглэхээ болцсон. Яагаад гэвэл тийм байсан бэлээ. Bloated болоод байдаг байсан бэлээ. Тэрийг өөрөө мэдэхгүй. Тийм ингээд хавганц юм уу яацын нэг л ингээд тохгүй байгаа хэрнээ яг яагаад байгаагаа ойлгохгүй. Тийм тэгээд нөгөө нэг биендээ зөксөн юмнуудыг бас хэрэглүүл зүгээр юм шиг санагдсан. Тийм. Тэгээд юмыг идэхдээ бас ингээд айгуу сайн амтлаад тий яг амар их амтлагчгүй хоол иддэг ч юм уу тий яг нөгөө нэг юмнуудын яг органик амт нь амар гоё байдаг шүү дээ тий ингээд ногооны ч юм уу яг тийм fresh натурал амтнууд нь айгуу гоё байдаг. Тэгээд тэгж хэрэглүүл айгуу зүгээр санагдсан. Илүү нөгөө байгальтайгаа тэгэл байгальтайгаа ойр тийм байгаад хар чинь сэтгэл санаа ч гэсэн дагаал амар гоё байгаад тий. Тий. Яг Герман тэ угаасаа Англи бас нөгөө Лондон чинь нөгөө vegan population-ээр номер 1 гэж ресторан бизнесээрээ тэ брэндүүдээрээ бас Германд хүн амынхын 55% нь 7 хоногт 4 удаа vegan иддэг гэдэг. Flexitarian ихтэй магадгүй 7 хоногийн 2 тэ түрүүн 5 хүндэтмийн 2 гэсэн. Ер нь бол маш их юм vegan community ихтэй газар юм байна гэж би бас харсан. Тэгээд бүр юм vegan app байдаг. Nearby restaurant-ыг зүгээр ингээ олчдаг. Тэгээд хүмүүс олоход аюу амархан байдаг те. Бас сүүлийн үед Азад бас жоохон илүү харагдаад ах шиг болсон те. Одоо Хятадд ч. Тэгээ ер нь ингээд хаасайгүй л бас нэм хүнд биш бас хялбар болж байгаа юм уу гэж бас анзаарагдаад байгаа тийм. Ер нь амтны мэдрэмж хэр өөрчлөгдөж байна. Appetite бас хэр ямар байдалтай өөрчлөгдөж байна. Ер нь бол нэлээд тийм natural амтан дуртай болсон. Тэгээд одоо нөгөө аюрвед бас жоохон судалсан. Тэгээд аюрвед судалж байхад яг биеийн дотор нөгөө нэг хор байвал яг тэр хороо хүсээд идэг гэд тэгжсэн. Тэр надад аягүй таалагдсан. Тэгэнгүүт эсэргээрээ яг ингээд ногоо идээд байнгут plant based идээд байнгут яг тэрийг ингээд хүсээд идэг болчт юм билээ. Тэгээ мэдээж яг янз бүрийн зүйл crave би олж кокаин амар дуртай. Тийм үед бол байгаа л та тий яг нөгөө menstrual cycle ингээд явж байгаа тий. Тэгтээ ер нь бол нэлээд тийм organic юм хүсдэг болсон. Амтан ч гэсэн тийм хурц амттай юу яхаараагүй ингээд ходоод амар ингээд мэдэрдэг эмзэг болох нь хайшин тий. Тэрийг ингээд мэдрээд ингээд healthy food ингээд хүсдэг болсон. Тийм. Нөгөө яг нөгөө ийм
мэдрэмжээрээ бас хоолдог болчтой юм шиг байна. Тэ угаасаа нэг ингээд юу идвэл биеинд таатай байна гэдгээ илүү мэдэрч хооллож сурдаг юм шиг байна. Тэр л өөрөө нөгөө хүн өөрөө балансаа олж байгаагийн нэг хэлбэр юм болов гэж би бас анзаарч байсан. Тэгээд нөгөө хүний бактери нөгөө ямар юмар тийжэн яг тэр төрлийн бактери нь биед үржижээдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө нэг хүн дайетаа өөрчлөхөөр их үедээ нэг жоохон ингээл сэтгэл зүйн үед хямрах гад ч юм уу эсвэл ингээл нөгөө хуучин юм нэхэд байдаг штэ. Тэр нь болохоор нөгөө бидний дотор тэр юмдаа тассан бактери нь тэрийг нэгчээдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эргээд нөгөө эрүүл юм хооллоод нөгөө өөрийнх нь биед хэрэгтэй юмар нөгөө ашигтай бактериа илүү тэжээгдсэн маа тэднэр нь илүү одоо тоо толгой нүрчээд тэр нөгөө биеийн балансыг илүү аваад эрүүл гэдэг ийм одоо сайд руугаа эргээ ордог гэж байгаа байхгүй. Тэгээ яг урамлан хоолны угсаа ач тус бас хилтэй тийм байдаг. За тэгээд за нөгөө асуудалд харна. Тэгээ би Netflix дээр нэг доку үзсэн юм аа. Тэгээд тэр нэг бактериуд ч юм уу тэдний талаар айгуу сайн мэдээлэл авсан. Тийм. За The World Vision гэдэг нэг байгаа. Gut health юу л нэг тийм юм байгаа. Тийм баха. За нэрийг харч уу? Харж. Би энэ хооронд бас нэг кино санал болгож та нөгөө Netflix дээр яг энэ 24 онд гарсан You Are What You Eat гэдэг киноога тэр болохоор нөгөө Стэнфордын их сургуулийн профессор яг өөрөө тэр киноныхаа лидийг хийгээд судалгаан дээр суурилсан кино аахгүй юу? Яг Стэнфордын хамгийн nutrition science-ийн base professor хүн хоёр ихэр хүмүүстээр 56 ихэр хүн дээр яг хоёр төрлийн хоол идүүлээд гарсан үр дүнгийн ингээ кино болгоод гаргасан. Маш сонирхолтой кино. Тийм ээ. 8 эпизодтай байсан баха. Тэгээ тэр өөрөө ингээ бас айгүй сонирхолтой. Ингээ яг ямар нөлөө яаж нээж гэдэг юм та бас сонирхол бас ер нь гой кинонууд байгаа. Монгол хэл дээр болохоор Game Changers байна тий. Game Changers үзсэн. The World Vision to Extinction нэг хөл төрөх хүнс гээд байна. Олон юмнууд байгаад байна тий. За зөндөө олон эмэгтэйчүүд залуучууд байна. Ер нь одоо жингийн асуудал weight management тий. Тэгээд нөгөө wellness beauty гэдэг юм угаасаа мөнхийн сэдв хүний угаасаа ингээд юм төрлөх хүсэл байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр нөгөө нэг одоо таны хувьд 10 хэдэн жил ингээд энэ индастрид ингээд хуримтлуулсан туршлага. Тэгээ энийг харах үнцэг одоо ингээд fashion industry чи өөрөө маш тийм өөрчлөгдөд байгаа шүү дээ. Айгүй inclusive болцсон. Эрүүл мэндийг харах, хүмүүсийг харах, beauty-г харах өнцгүүд нь өөрчлөгдсөн тий. Тэгэхээр яг ийм эрүүл мэнд, beauty талаас нь таас гоё одоо үзэл бодлоо хуваалцаач тий. Яг одоо бол гоо зөвслөн яг өөрөө хүн өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдэрч ивэл тэр үзэсгэлэнтэй л гэж бодож байна. Яа, ер нь бол өөрөө өөрсдийгөө ингээд nourish хийгээд одоо өөрийгөө хайрлахаас л эхэлт юм бол гэж бодож. Яг нөгөө йога хийж эхлээд бас яг тэрийг л амар ойлгосон. Тэгэл fun and гэл ингээл янз бүрийн юмнууд хэрэглээл ч юм уу те нэг тэгдэг байсан бол одоо эсэргээрээ одоо өөрийгөө хайрлаж эхлэе. Тэгээд яг өөрийгөө сонсож эхлээд тэгээд хоолороо, дасгалаараа идж байгаа ууж байгаа зүйлээрээ ингээд өнгөлөөд авах тусам л хүн өөрийгөө ингээд яг цэцэг шиг ингээд үзэсгэлэнтэйгээр мэдэрч эхэлдэг юм байна л да. Би бол тэгж мэдэрсэн. Тэгээд яг fashion industry гэсэн ер нь бол айгүй natural те яг тийм хүн мэдрэмжийг хайдаг гэж би бодож байна. Яг хэлбэр биш те. Тэгээд тиймдээч тэрөө одоо яг бүх shape-ний, бүх насны хүмүүс айгүй загвар өмсдөг болсон. Одоо яг нэлээд олон бас ахмад модельууд танин. Тэгээд бас айгүй inspiring өөртөө морин дээр ингээд яадаг циркчин залуу тэгээд 20 эдтэй модель хийж агаад 50 хэдэн жил завсарлага аваад буцаж орж ирж байгаа модельд бас ажиллаж үзчихсэн гээл ер нь бол гоо үзэсгэлэн яг өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаас шалтгаалдаг л гэж бодож байна. Ханти нөгөө эрүүл мэнд чи өөрөө нэг талын new luxury болцсон дээр нэмээд ийм
нөгөө үнэхээр нөгөө spiritually, mentally, тэ physically эрүүлийг ингээд мэдэрч чадах юм бол өөрөө энэ нөгөө beauty-гийн бас нэг аюул чухал хэсэг нь болчих л дээ тэ. Тэгээ нөгөө өөрөө ч бодлохоор бас маш том платформтой тэ маш олон залуучуудад бас гоё impact үзүүлж байгаа хүний хувьд нөгөө бас яг ийм гоё original in beauty in health гэдэг юм дээр бас гоё ambassador байж байгаад нь бас баярлалаа гэж хэлмээр байна тий. Баярлалаа. Тий. Энэ өөрөө нөгөө нэг бас нөгөө янз бүрийн conceptual юмнаас гадна яг нөгөө юм гоё real authentic байхтай илүү гоё байдаг тий. Тэгээ тэр өөрөө ингээд хүнд ч гэсэн илүү сайн хүрдэг. Тэгэхээр нөгөө эцсийн дүндээ нөгөө эрүүл мэндийн асуудал олонгууд яаж өөртөө очроо олох уу гэдэг асуудал болоод явждаг. Тэгээ миний хувьд болохоор бас яг санал нэгтэй байна. Нөгөө ургамал хоолны бас нэг гол давуу тал нь бид нэр өөрөө нөгөө байглаасаа яг ургасан буюу plant based гэсэн үг байхгүй юу? Vegan гэдэг чинь plant based юм хэрэглэх хэрээр хүн илүү nature ойрхон болж идэг. Илүү өөрийгөө нөгөө ухамсартайгаа ойлгоход бас илүү тусалж идэг юм шиг санагддаг л да. За жингийн тухай одоо бас сонирхож магадгүй ер нь эрүүл жин гэж яг ямар жин те тэгээ ер нь өөрөө чи хувьд ингээ яаж бие юм гоё залуу бас авч явахад ер нь ямар гоё типүүд байна. Миний хувьд бол яг дасгал хөдөлгөөн гэж бодож байна. Хүн чинь нөгөө нэг булчингаа алдахаараа хөвшөрч эхэлдэг гэсэн. Тэгээ дээрэс нас нурууны эрүүл мэнд маш чухал. Тэгээд нуруу залуу байж хүн залуу байдаг гэдэг жаа. Тэгээд дээрэс нас яг сэтгэл зүй гэж бодож байна. Одоо манайхан чинь нэг 30 хүрээл за би хөвшөрчлөө гэл би яг найзтайгаа юм сэдээр ярьжсэн байхгүй юу. Хөвшөрчлөө гэл ингээл гэр бүл зохиол одоо ингээл бараг л хэдхэн жилийн дараа явлаа гэлтэй. Яг өөртөө яг тэгж бодоод байдаг. Тэгэхгүй ингээд цагаан олыг ч гэсэн тэгдэж штэ. За би одоо ингээл нэг цагаан ол идэхгүй гээл нэг тэгээд идэв штэ. Тэгээд тэр чинь бол зүгээр яг сэтгхүүд байгаа байхгүй тий. Тийм. Тэгээд би залуу гэл өөртөө хэлдэг те. Би залуу, би хөрхөн гээл те. Би ягаад цагаан ол идэж үзэж болохгүй гэж ганцхан олныхоо оронд идэл үзэж. Yes. Тэгээд тийм болохоор юу ярьчлаа. Жиг асуусан те. Жиг эрүүл мэнд ямар wellness те. Just some tips maybe. Тийм сэтгхүүгээсээ эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь бол нэг шийдвэр гаргаа. За би ер нь залуу хүн бай, гоё бай ч юм уу тий. Тийм шийдвэрээс эхлээд тэгээ дараа нэг жижигхэн зүйлээс ингээд өөрчлөөд эхэлчихээр цаашаа ингээд хөврөөл явцдаг юм шиг санагдсан. Яг үнэн тий. Яг хамгийн чухал шийдвэр гэдэг яг ингээ нөө майндсет л өөрчлөх угаасаа асуудал байгаа шүү дээ. Уус манай нөгөө maybe vegan гэдэг маань бас нэг юм ганцхан may гэдэг бас 5 сараас гадна ер нь why not vegan гэдэг ямиг л өгөө те. Заавал хүн болгон vegan болох албагүй ч гэсэн зүгээр тий хоёр хоолныхаа нэгийг why not те. 7 хоногт 2 3 удаа why not те. Яг тиймэрхүү юмыг бас мессежийг илүү хүргээд try хийж experience хийж байвал тэ илүү гоё. Тэ нэг байх хэрэгтэй байна гэд бодсон. Тэ ер нь гоё нээлттэй байна гэж чи эргээд бас өөрөө гоё зүйл тэ. Тэ юмыг өөрийгөө сайжруулах улам боломжууд олдчихэдэг тэ. Би бас яг тэгж боддог. Яг нэг юм сэтгэл зүй майндсетэл хамгийн түрүүнд уусаа гэд нөгөө хүмүүс асуудаг байхгүй юу? Vegan байхын хамгийн хэцүү юм нь юу вэ гингүүд нөгөө хүмүүсийн майндсет байгаа хгүй юу? Ер нь бол яг тэр л ингээд жоохон садаа болдгоос ш олдоц ч юм уу эсвэл одоо амт ч юм уу те эсвэл өөр юмнууд ерөөсөө садаа болохгүй байхгүй гол юм л яг майндсет. Тэгэхээр нөгөө бүх юмд майндсет гой байж бас яг change гардаг байх гэж бодож байна. Тэгээд бас нэг сонирхолтой юм яриулаад яг вежи тал руугаа хөврөөд эхэлсэн чинь бүр амар их юм хоолны сонголтууд бүр нэмэгдээд гараад ирдээ. Яа тэгэл ингээд өмнө нь ингээд дандаа бүхрийн маханд ингээд дуртай яг тийм хоолол яг нэг авдаг хоолнуудаас авдаг байсан байхгүй юу? Тэгээд одоо ингээд ногоонууд сонирхоод эхэлсэн чинь ногоо чинь бүр ямар олон ногоо байд юм бэ дэлхийд дээр те.
Тэгээд тэднийг яг яаж ингээд хойлж яасан, ямар ингээд амар юм содон гой амтнууд амар их байд юм бэлээ. Тэгээ ингээд бүгдийг ингээд try хийгээл үзэнгүүт ингээд дандаа шинэ амтаа дандаа ингээд гоё юм surprise-уудтай байд юм бэлээ. Тэр айгүй бас сонирхолтой санагдсан. Яа тэгвэл нөгөө нэг vegan гээл тэнгууд ингээд сонголтгүй болчих юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэсэн чи харин эсэргээрээ байсан чи надад айгүй сонирхолтой санагдсан аах. Тийм. Яг нөгөө ямар ч гэхдээ дайтаас илүү vegan байхаар нөгөө илүү ингээд нөгөө дайтанд санаа зовхгүйгээр амар enjoy идээд байгаа байхгүй. Тэгээ хоолнд хандах ингээ харилцаа өөр болчихж байгаа. Тэгээд угаасаа энэ нөгөө хострим байхгүй ч гэдэг юм. Угаасаа эрүүл эн чинь ямар ч нэг юм амтны байхгүйгээ бодонгууд угаасаа ингээд ийм enjoy идэхээр тэр хоолоо идэх процесс өөрөө бас аюу гоё байгаа байхгүй. Тэгээд яг үнэхээр олон төрлийн амтыг бас мэдэрч болж чаддаг болчдаг тийм нэг юм. Тэгээ илүү explore хийн. Хуучин ер нь ингээд хүмүүс чинь ингээд нөгөө нэг хитэн хоолндоо л ерөнхийдөө ингээд баригдаж амьдэрдэг байсан байгаа байхгүй миний хувьд л. Тэгэнгүүт яг vegan болсны дараа бол ингээд яа харахгүй бүр хизээч өмнө нь үзэж харж байгаагүй ногоо ургамлуудыг те янз янзаар одоо зовших тийм боломж олддог те. Тэр талаараа үнэхээр бас гайхалтай. За ер нь ийш тийш явхад хамгийн гоё хот ямар хот байна? Go to city for vegan. Тэгээд хамгийн дуртай ресторанууд юу байна? Бас гоё enjoy хийдэг. Ер нь бол Берлин бас миний хамгийн дуртай хот үтэй нэг. Ер нь ингээл ресторан орох бол Орсон ресторан болгон ямар нэгэн vegan optionтай байдаг ч юм тийм. Яг тийм байдаг. Тэгээд бас falafel энэ хүмүүс энтерт амар дуртай. Яа. Тэгээд сүүлийн үед агуу Indian vegan хоолнуудыг ингээд бас try хийж үзэж байгаа. Айгуу олон нэг spice-уудтай. Тэгээд сүүлийн үед бас аюрведа судлаад бас тэр талаар аюу сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд яг бүр ингээд гүн шинжлэх ухаанчаар ороогүй болохоор яг тиймэрхүү юм ярьж чадахгүй байна. Гэхдээ ямар ч байсан судлахад аюу гоё санагдсан. Тэгээд Монголд бол танахаар л бол аюу их болдог. Тийм танаа нөгөө Шангрилагийн салбарлаа орж нэг Япон карри идэх дуртай. Тэгээ танаа Евен дас дуртай. Thank you guys. Ер нь одоо ингээд хотуудын ингээ би нэг Израильд явж байсан чинь Израиль бас яг тийм байгаа байхгүй юу? Tel Aviv чинь capital of vegan гэж өөрсдөө хэлдэг. Тэгээ рестораны хүн амд ногдох vegan рестораны тоогоор дэлхийд нэг байгаа байхгүй юу? Дээр нь нэмээд нөгөө рестораны опшнууд аягүй ихтэй. Альч ресторанд орсон vegan хоолны сонголтууд ихтэй байдаг. Тэгээд хүмүүсийнх нь би нэг vegan хүнтэй яриад суужсэн чинь нэг ийм юм ярьжсэн байхгүй юу? Нөгөө why vegan гэдсэн чинь it's a liberation movement буюу эрхчлөөний хөдөлгөөн гэж ойлгодог. За ингээд яг хөө ингээд олон жилийн өмнө хүн төрөлхтөн хар арьстай хүнийг ингээд болоо гэж үздэг байсан тий. Тэгээ одоо хүн төрөлхтөн амьтныг идэх ёстой гэж үзэж байна тий. Тэгээ явандаа бол хэдэн жилийн дараа энийг бол идэх хэрэггүй байна гэдгийг ойлгодог болно гэд тэр vegan улсууд ингээд нэг хөрх ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд би бас нөгөө нэг сая Ани Жакман хэлж штэ ингээд нөгөө найзуудын нөлөө байсан ингээд Берлинд ч юм уу хүмүүсийн залуучуудынх нь ерөн сэтгэхгүй тэр талаас ямар байна. Ер нь why тэгээ яагаад энэ сонголтыг илүү хийж авах шиг байна. Ерөнхийдөө нөгөө дэлхийн дулаар л гээл байгаль дэлхийгээ хайрлая гээл ер нь л шинэ хувцас авахгүй байдаг ч юм уу тий. Агуу нөгөө vintage thrift store-оор хийдэг ч юм уу тэгэл хэр бараг ингээд хэрэггүй пластик ашигладаггүй тэгээ нөгөө давуу уутаа хэрэгэлдэг жишээ тэгээ нөгөө хогоо ингээд ангилж ялгаж хайдаг ч юм уу Европ бол тэр тал руугаа амар хөгжсөн тэгээд косметик одоо нүүрний бүтээгдэхүүн байлаа ч гэсэн веганыг сонгодог ч юм уу тэгээд одоо бараг л ингээл бага онгоцоор нисэн тэгээд ингээл дугуй унаа ч юм уу айгүй ингээд байгаль дэлхийдээ хайртай тэр тал руугаа айгүй хөгжсөн байгаад байдаг. Берлин бол маш их тиймэрхүү хүмүүсээр дүүрсэн тий тэгээд хүнд нэг тийм амар их материал хэрэггүй штэ тий тэр тал руугаа айгүй хөгжсөн байдаг. Тий тэгээд Берлинд
айгүй удцсан болохоор бас яг тэр тал руугаа илүү хөвчсөн. Тэгээд шинэ хувцас баруун их аваагүй байна. Дандаа vintage хувцснууд аваад байгаа. Тэгээд ер нь бас нөө монголчууд ч ингээл комиссийн хувцас гэл амар ингээл шижиглэлээд иртээ. Тэгээд би яг нэг тиймэрхүү юм сонссон л байгаа юм чинь тэгэл бас тэгж л ойлгоо штэ. Тэгээд яг Берлин дээрээ бас яг миний майндсет ингээд бас 360 өөрчлөгдсөн. Тэгээд одоо л харин ч эсэргээрээ ингээд fast fashion авч байхаар vintage яг юм гоё дизайнер пис аваад амар гоё байдаг санагддаг болсон. Айгу өвөрмөц тэгээд яг амар чанартай писүүд байгаа. Тиймэрхүү айгу юм олон юунууд болсон. Өөрчлөлтүүд болсон тийм. Ер нь одоо энэ юмда хэр тухтай байж чадчихээн. Одоо энэ өөрчлөлтөндөө ч юм уу те. Одоо өнөөдрийн би болгосон амьдралын хэм маягтай хэр тухтай байна. Яа, ер нь тухтай биш үү? Тийм, улам л тэгэл цаашаа судлаад тэгэл нэг ингээд хаалга нэгдчихээр ингээд цаашаа ингээд яваал гэдэг юм билээ шүү дээ. Тэгээд угаасаа йогага хийсээр авах юм. Тийм. Улам л илүү ногоо идэх байх гэдэг. Улам л илүү хөнгөн болоолах байх гэж бодож байна. Зочдуудын дунд маань бас нэлээд олон анх удаа вегийн сонирхож байгаа хүмүүсээс ирсэн байгаа. Тэгэхээр одоо энэ бас нэг жоохон зөвлөгөө өгвөл ер нь юунаас эхлүүл зүгээр эдийн ер нь юун дээр анхаардیں۔ Тэ өөр дээр чинь гарч ирсэн туршлагууд тэ одоо юу вэ? Тэрнээс гоё хуваалцъя. За хамгийн анх 23 онд яг нэг сар маха хасч үзчихсэн байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө нэг юм огцон гарч яатсан юм шиг санагдсан. Тэгээд тийм болохоор буцаад айгу бэрдэ орцсон. Тийм болохоор яг ингээд веган болно гэдэг чинь нэг секундын асуудал биш шүү дээ. Тэгээд яг би бол ингээд заавал яг 100% веган биш. Тэгээд тийм болохоор ингээд жижиг нэг хоолоо сольдог ч юм уу тий. Тэгээд яг яагаад гэдгийг цаанаасаа бодох хэрэгтэй. Яг би мах идэх шаардлагатай юу тий. Тэгээ монголчууд маань бас 100-ны цагт яг мах иддэггүй байсан шүү дээ тий. Тэгээд илгээ бас ингээд цэвэрлэх хэрэгтэй. Тэр утгаараа яг жижигэн өөрчлөлтүүд хийгээд эхлэх хэрэгтэй болов. Тийм түрүүн хэлсэн шүү дээ нөгөө шийдвэр чухал гэдэг. Яг mentally яг яагаад гэдгийг эхлээд ойлгоод судлаад мэдээж ингээд ирсэн байгаа юм чинь бас сонирхож байгаа байх. Тэгээд яг жижигнэр нэг хоолой өөрчлөөд ч юм уу нэг өдөр нь ингээд цааваллаад эхэлдэг ч юм уу тий. Тэгэж өөрчлөгдөд эхлвэл бас гоё хаа гэж бодож байна. Яг үнэ тий. Ер нь бол хамгийн чухал нь яагаад гэдэг асуултанд л хариулт олох нь юм шиг байгаа шүү дээ тий. Яг тэгээ олчвол нөгөө аргаа өөрөө олно гэдэг шиг тий. За одоо хэдүүлээ ингээ энд ирсэн манай зочдоосоо бас хэдүүлээ асуулт авъя. Та хэдээс гоё сонирхсан асуултуудаа манай гоё юугаа явуулаад сонирхсан асуултууд нь асуувал явчих тэгээ. За асуулт асуух хүмүүс байвал телефоны шийдвэрлэж үгүй. За би мөр барихгүйгээр санаа маань асуухад өгөхөөс асуугаад мэдэх байвал мэдээ. Асуулт хүмүүс байна уу? За та бодож байгаа хооронд би нэг асуулт асуучих. За ер нь бол нөгөө нэг өөрөө чи анзаарснаар ер нь вегийн хоолны кул нь ер нь юу вэ? Зүгээр анзаархад ан кул нь бас юу вэ? Ер нь жоохон төвхтэй. Тэр талаас гой бодлоо болцсон. Надад бол нөгөө нэг өөрийгөө авах жоохон хэцүү санагдсан. Өөрийгөө нөгөө нэг сайн яаж нөхөх вэ гэдэг нь тэгээ сайн нөгөө нэг юу яасан. Жоохон ингээд баг багаар шилжихгүй болвол миний гар бадарч эхлээд байсан. Тэгээ нөгөө B12 дутагддаг юм байна шүү дээ тий. Шууд нөгөө switch хийчихэнгүү. Тэгээд B12 витамин бас сайн авах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм. Тэгээ нөгөө цусаа бас сайн нөгөө анзаарч авахгүй болов. Тийм байсан. Тэгээд анкул нь тийм байсан. Яг нөгөө нэг цэвэр протеин яаж авах вэ гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд айгуу тулгарч юм байлээ.
Дээрэс нь яг уу арай их нөгөө үр тариа идэх гэдэг юм байлээ. Бусдаар бол айгуух төрүүлсэн шүү дээ. Айгуух сонголттой. Тэгээд ногоо их иддэг болт юм лээ. Тэгээд царай гэрэлтдэг гэл зөндөө олон гоё талууд байгаа. Тэрэн дээрээ би одоо өөрөө ч гэсэн ерөн struggle хийгээ явж байгаа. Өөргөө яаж яа тэгээ нөгөө хүний бие чинь юмд тасахтаа 6 сар гэсэн тий. Тэгээ тэр үед нь яг өөрийгөө нэг амар зовоохгүй аль болох ингээд баланслаад явж байгаа. Yes. За энэ дээр нь миний хувьд болохоор өөрөө нөгөө 21 жил веган хоол идчихэж байгаа юм баггүй. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө ус туршлагаас жоохон хуваалцъя те. Ягаад ингээд ураг B12-ийн асуудал угаасаа айгүй common асуулт байхгүй юу. Яг бол махнаас чинь гол уургаан хүмүүс авахгүйж мах хэрэгэлдэг. Гэхдээ яг нөгөө маханд байдаг уурга маань болохоор хострын өвт тос тэгээд сүүлийн үед нөгөө антибиотик гэдэг юмтайгаа хамт дагаж ирчээд байгаа. Сум зарим төрлийн өрөвсөл үүсгэгч гэдэг юмтай хамт ирчдэг. Яг ургамлын гаралтай уурга бол нөгөө амийн хүчлүүдийн зөв балансруулж авах юм бол адилхан бүх амийн хүчил авах боломжтой байдаг. Ер нь бол хамгийн бүх төрлийн амийн хүчил байдаг нь шар бурцаг. За шар бурцгийн сүү, дүүфүү өөр юмнууд байна те. Дээр нэмээд яг нөгөө шашнуудыг төрөлөөр нь холиод идэхэд авдаг. Үр тарианы хэрэглээ бас жоохон ихсгээд байдаг. Тэрнийхээ хэрэгээр яг өсөлтгийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр яг баланс олоход амар. B12-ийн хувьд болохоор нөгөө дэлхийн ер нь хүн амын 4 хүндэтмийн нэг нь B12-ийн ямар нэгэн байдлаар дутагдaltaй буюу ер нь шинжилгээ өгөхөд 40% та зарим орнууд гарч байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө B12 гэдэг аминдын болохоор хөрс одоо булгийн ус ч юм уу байгаль дээр уусдаг ийм бактериас үүсдэг одоо витамин байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө хотцсон соёлтой газруудад B12 угаасаа олоход хэцүү учраас нэмэлтээр ингэж авах шаардлага үүсдэг. Тэгэхээр ер нь ямар ч хоолтой байсан B12-ыг бас хэрэгжилж яхад бас болохоор тийм тэгээ бас нөгөө цусныхаа шинжилгээг ер нь гэхдээ нөгөө хоолтын талаар хүн ер нь өөрчлөх гэж байгаа өмнө шинжилгээ өгөөд хэсэг үзээд дахиад шинжилгээ өгөөд харьцуулаад гэдэг шиг байдлаар явбал бас зүгээр гэж магадгүй те. Тэгээд яг цусныхаа шинжилгээг хараад юу нь жоохон багасгах гэдэг, юу нь жоохон юу байна гэдгийг харьцуулж хагаад магадгүй те нөгөө түрүүний яриадсан кинонуудаа үзээд магадгүй бас нэг юм шим судлаачтай найзлаад те. Тэгээд аюул сайн судлах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ингээд дон гэж ороод гинт байжсэн юм идэхгүй байжсэн өлсөд өлснийхаа дараа би чи юу ичвэ веган хоол чи ингэдэм байж тэгээ бодоо. Ерөнхийдөө тиймэрхүү асуудлууд ер нь гардаг. Ганцхан веган хоолн дээр ч ер нь ямар ч төрлийн дайетн дээр те. Тэгэхээр тэрэн дээрээ ер нь жоохон мэдээлэл гэдэг юм ер нь хамгийн чухал зүйл юм байлээ л те. Тэгээ би бас тэгж л ойлгосон. Яа ер нь яг нөгөө journey юм шиг юм өөртөө удаан аялал юм шиг санагдсан. Тийм. Йога ч гэсэн яг тийм. Тийм. Үнэ гэдэг шиг. За манай хүмүүсээс асуулт би микрофоныг явуулчих. Байна уу? Сонсгооноо баярлалаа. Тэгээд би веган болохоор сонирхож байгаа. Гэхдээ гол нь нөгөө глютен мэдрэг баггүй юу? Хүмүүс нөгөө веган хоол үйл тариа аюул байдаг болохоор одоо тэр олон үйл тарианаас хэрхэн ялгаж одоо сонгоод идэх вэ? Эсвэл веган болохоор хэцүү юу, ямар вэ? Хаваатай дээд ч юм уу тийм туршлагаас аваад байгаа гэдэг. Үр тарианыхан талаар ярих уу? Тийм. Глютен талаар. Тэгээ глютений би бас нөгөө яг чамтай адилхан лакто буюу юм юуны сүүний хашилтаас аахгүй юу. Тэгээд ингээд би ингээд биржээдэг байсан багасаа. Тэгээд тэрийг нөгөө сүүний хашилтаагаа мэдгүй ингээд биржигээл удмын шинжнэртэйгээ бодоо яваадсан чинь сүүгээ болсон чинь ингээд болчихжсэн. Тэгээд глютен бол угаасаа Монгол жоох хэцүү. Монголын ингээд суур хооллолт угаасаа ингээд талах үр тариа, бууз, цовин хуушуур гэдэг үндсэн ингээ хоолнуудын сонголт угаасаа юм байдаг. Тэгээ глютен хорсон хүмүүс сая болохоор угаасаа махан олдож байсан, веган байсан ч гэсэндээ ер нь сонголт ер нь жоохон хэцүү. Тэгэхээр асар нөгөө нэг жоохон зохион байгуулалттайгаар судлах. Гэхдээ нэг үе бодвол одоо хүч будаанаас бус нэг глютенгүй будаа ахгүй юу? Дээр нэмээд юунуудаа ургамлуудаа, ногоонуудаа олон төрлөөр нь аваад дээр нэмээд нөгөө гоё шашнуудаа. Ер нь бол ургамлын гаралтай уураг өөрөө шар бурцаг байна. Гурилын уургаас бусдна гэсэн үг. Ер нь бүгд глютенгүй шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бас ингэж аваад
судалж агаад одоо нөгөө AI гэж нэг сайхан юмтайгаа сайхан чатлал бүх листүүдээ гаргаж агаад за окей болох юм байна болохгүй юм байна гэд бүр хашилтай хүмүүсийн хувьд хэцүү юм шиг байна. Зүгээр жоохон орчход шууд хашил өгчдөг. Тийм их хашилтай биш бол багасгах бол миний хувьд л одоо ингээд ийм их импортын хүнсний хажуугаар бол боломжтой л гэж бодож байна. Тийм. Тэгээ гол нь нөгөө нэг глютенгүй хооллолт гэж нэг өөр веган гэдэг чинь бас нэг арай өөр ойлголт байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нөгөө яагаад гэдэг юм дахиад жоохон судлаад илүү жоохон мэдлэгтэй болов бас зүгээр гэж бодож байна ер нь тий. За өөр асуудал хүмүүс байна уу? Ерөнхийдөө веган хүмүүс одоо модны цай яаж нөгөө ямарч хэвээр ярьж байна. За манай Yerba Mate цай бол мэдээж яг ургамлын одоо ийм юу гэх юм бэ одоо үүсвэр гэх юм уу те яг ингээд ургамлаараа байж идэг. Тэгээд яг өглөөг яг ургамлаараа ингээд цэвэр амтыг нь аваад эхэлчихээр яг ингээд өдөржингөө яг гоё байдаг. Тэгээд манай Mate болохоор маш олон төрлийн антиоксидантууд, витаминуудаар баялаг учраас биенд маш хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо аюрвед дээр бол кофег айгу ингээд юу яадаг цуснд айгу муу гэж ярьдаг юм байл л дээ. Тийм зүйл байхгүй. Одоо доторх одоо организмын зүйлүүд ингээд хатаахгүй. Тэгээд харин ч ингээд дэм болж одоо өгдөг юм ашиг тустай. Тэгээд яг веган хүмүүст бол яг тохирсон цай гэж бодож байна. Тэгээд энергийн төвшнийг агуугаа ингээд өсгөж өгдөг. Тэгээд кофений бас нөгөө нэг уналттай мэдрэмж байхгүй. Яг өдөржингөө ингээд дотроос ингээд амар юм аз жаргалтай ингээд бэлгэлсэн мэдрэмж өгöd байдаг байхгүй. Тэгээд бас яг адилхан туршаад үзээрэй. Яг нөгөө нэг удаа кофе уухынхаа өмнө манай Матег уугаад үзээрэй. Тэгээд фуди дээр бас утгагүй менюгээр гаргаж байгаа. Тэгээд та бас тэнцээ амтлагаа байвал туршаад үзээрэй. Тийм. Ер нь бол надад амар мэдрэгцэн яг юм ич хидтэл юм шиг санагцсан. Ингээл дотроос ингээл өсрээд байгаа юм шиг санагтал. Тэгээд амтан ч гэсэн нэг юм гашуундуу яг ургамлаараа амттай учраас янз бүрийн одоо сахар ч юм уу тиймэрхүү зүйл идэх туршлагыг бууруулждаг байхгүй. Тэгээд тэр талаараа бас айгу веган хүмүүс хэрэглэхэд дөхөн гэж бодож байна. Би энэ дээр нэг юм хэлчихв. Нөгөө манайх ингээд нөгөө Mate цайтай хамтрах бусны гол шалтгаан бол нөгөө уух юмны менюгөө ингээд үндэ хийх гээд тэг ингээд нэг байдаг юм хиймээргүйсэн баггүй юу. Тэгээд ингээд нөгөө гол нь юм чинь манай философч ингээд бас нэг юм одоо Монголдоо нэг юм эрүүл хоолыг соёлыг түгээх гэдэг юм явааддаг. Тэнгүүд уух юмны меню маань юусэн нэг болж өгөхгүй. Тэгээ азар ингээ яг Mate цайтай ингээ таарч байгаа байхгүй. Тэгээ яг миний хувьд өөр ингээ хасар кофений хамааралтай хүн байхгүй юу? Яг үнийг хэлгээд. Яг нөгөөтгөө ууж тэгээ нөгөө өөрөө яг кофений сэргээд ундаг нэг ийм юмны ингээ циклд орсон. Тэгээ яг энэ дээр нөгөө Mate цааны нөгөө beauty юм уу гоё юм нь болохоор угаасаа ингээ нөгөө ургамал ногоо ингээ ургаж байгаа бүс нутгаасаа болоод ингээ байглаасаа өөрөөс нэг юм ич хитүүд ингэж одоо ингээ оршиж ургаж байдаг. Дамаа одоо мөөгнүүд та янз бүрийн мөөгнүүдийг сонсч байсан те. Тэгэнгүүт эн чинь өөрөө ингээ нөгөө байгалийн гаралтай ийм одоо эмнүүд байхгүй. Ер нь бол ингээ хоолны амтлагч ч өөрөө яг ингээ ургамлаараа байж байгаа тохиолдолд өөрөө эмийн шин чанартай байдаг. Зүгээр хүмүүс процесс болгоод ирэнгүүт л ингээд эрүүл мэндийн шин чанар алдагдчихдаг бол Mate цай болохоор өөрөө ургамал ийм ургамал байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд одоо веган хүмүүс ч бай, веган биш хүмүүс ч бай өөрөө ингээд ямар ч боловсруулдаггүй учраас эрүүл мэндийн асар их ачиг тустай. Тэгээ ер нь бол ургамлын ийм хатаас ургамлууд ер нь бүх төрлөөрөө ингээд бидний биеийн балансыг авч яадаг. Тэр нөгөө нэг хөшрүүлээд байгаа
биеийг хүчилшүүлдэг байгаа юмнуудыг антиоксидант гэдэг те өөрөөсөө ингээ ялгаруулж идэг юм. Ер нь одоо дамаа бид нар чинь нэг юм маш боловсруулсан хүнс болоо сахар амтангийн юм угаасаа өдөр тутмын амьдралдаа хэрэглээ сурцсан генерашн үе байхгүй. Тэгэхээр тэрийг нэг өдөр тутамдаа бас эрүүл амьдралын хэм маягт баланслуулахад одоо яг ийм мат шиг ийм herb буюу ургамлууд ер нь маш ашиг тустай гэж би бол одоо боддог. За өөр асуултаас хүн байна уу? За байхгүй би нэг асуулт чи. За одоо манай Монгол одоо энэ ч хүмүүсийн барыг эмэгтэй хүмүүс биш үү? Тэгэхээр ер нь эмэгтэй хүмүүс маш бага хэрэгэлдэг байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт чи би үндсэн хоол нөгөө нэг цөөн бууз та хүнд хоолнод байгаа шүү дээ. Тэгэд манайхан би бол ингэж боддог болов гэж бодлоо залуучууд веган хоол хэрэглэнгүүт би одоо ядрах бах тий ингээд уурга бүтээ авч чадахгүй байх гэдэг юу байдаг. Тэгвэл бас юм улирлын одоо улирлаасаа шалтгаалж ирсэн гэж хоолны талаар зөвлөгөө өгдөггүй хавар ийм өгдөг зүгээр шүү. Яг ийм хүнс хэрэглэх зүгээр гэсэн тиймэрхүү зүйл байдгүй юу? Зэ одоо яг шийдлэг хариулт өгч чадахгүй. Би бас амар мэрэгчлийн үе шиг амар худлаа яриа суугаад байгаа шиг. Юу яагаад яг нөгөө одоо өөрөө яхааргүй салбарт ингээд энэ бизнест 10 жил тэгээд салбарт өөрөө идэ 20 жил болсон учраас ингээд өөрийнхөө л одоо туршлагыг хуваалцаж байгаа шүү. Тэгснээс мэрэгчлийн хүн бол бас биш. Яг угаасаа нөгөө хүний бие хоолны чи өөрөөх нь гол зорилго нь бас хүний биед энерги өгөх, хүний биеийг шимээр хангах, тэг ингээ хүний биеийн одоо эрүүл байдлыг хангах одоо ийм энерги хүүсэр байгаа байхгүй юу. Тэнгүү цаг агаараа шалтгаалаад энэ чинь нөгөө энерги зарцуулалт нь өөр болж идэг. За тэгээд хүн ингээд угаасаа өглөө орой гэдэг ингээ байнгын хүн ингээ юм хөдөлгөөнд ирчээдэг юм хувьсалт байдаг. Тэр одоо хүний нас хүртэл хооллолтой хамаатай. Залуу хүүхдийн нас одоо эд өсвөр үеийн нас, настай хүний нас гэх. Тэгэхээр яхаарахгүй нөгөө хоол гэдэг юм бол угаасаа улирал байтугай нас, үе, өглөө оройгоор нь бас ингээ бод. Яг ингээд нарийн дээр тулвал бас бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгтээ бас нэг юм ерөнхий зарчим гэж байна л да. За энэ дээр нь ерөнхийдөө хүн биеийнхээ балансыг барихын төлөө хоолж явах хэрэгтэй юм байна. Тэрийг болохоор хүн өөрөө угаасаа мэдэрдэг. Өвлийн удиралд илүү шөлтөөтэй, устай, тэгээ хүний биеийн халууныг дэмжсэн бүтээгдэхүүн илүү хэрэглүүл зүгээр. Дээр нь нэмээд юу гэдэг үр тариа, уурга юмнуудаа зундаа илүү тийм түүхий буюу те ийм ургамал ногоонд босруулалт багтаа илүү салаадаг төрлийн ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг улирлын шин чанартаагаас шалтгаалаад хоолн дээрээ зохицуулт хийж болно. Монголчуудын хувьд ч гэсэндээ угаасаа эртнээс яг улирлын шин чанартай хоолтой байсан байгаа байхгүй юу те. Тэгэхээр яг бидний хувьд ч гэсэндээ орчин үеийн монгол хүний хувьд хэдийгээр амьдралын хэм маяг өөр ч гэсэндээ бидэд улам нөгөө эрүүл мэндийнхаа төлөө энэ салбарынхаа төлөө бас ингээд өөр өөрсдийнхөө төлөө те ингээд бие чагнаад гоё бас флекс хооллох нь бол чухал гэж бодож байна те. Зэ өөр асуулт тавих. Энэ Вэгд хүмүүс жоох юм даруухан байх юм уу? Бүгд ингээд доор хийсэн. Би нэг юм сонссон байх байна. Аюурвед судалж байхдаа саяны нөгөө улирал гэдгсэн шүү дээ. Тэгэд улирал дээр айгу хамаарч хооллох хэрэгтэй юм билээ. Тэгээд одоо хавар олж байгаа гэхэд хавар болохоор 100-ийнхаа биеинд ингээд бэлдэж хооллох хэрэгтэй ингээд урьдчилж ингээд хооллох хэрэгтэй гэдэг юм байл л дээ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хөнгөн олохоор ядран үлснэ гэдэг тэгээд тэр нь харин айгүй юм эсэргээрээ гэж сонссон. Яагаад гэвэл ингээд хүн ингээд таргалаад ингээд ирэхээр хүмүүс ингээд ядраад байна гэл улам ингээд их унтаал хөдөлгөө байгаад улам хүнд хоолоо идээд байвал нөгөө гормон нэмэгдээд улам л хордоол ингээд ямар нэгэн илэг тусдын асуудалтай болоод ч юм уу ирдэг гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор харин ч эсэргээрээ одоо хөнгөн хооллоод их хөдлөөд ч юм уу тэр нөгөө нэг гал хий гэдээ байгаа штэ тэрийг ингээд сайн баланслаад тэгээд шорон ах бод одоо нэмэгдсэн гэсэн үг юм байл шүү дээ. Одоо ингээд харгалаа, залхуураад, ядраад байгаа чинь тэгээд дээрэс нь бас нөгөө энэтхэгчүүд бол үхрийн махыг айгүй бага хэрэгэлдэг. Бараг хордог юм билээ. Яагаад гэвэл нөгөө гидж байгаа амтантайгаа адилхан болдог гэд. Тэгээд үхрийг та нар харалтаа ийм залхуу, удаан хөдөлгөөнтэй юм байгаа зү гэд тэгжсэн л да.
Тэгээд ажиглаад үзэнгүүт бас айгуу тийм үнэн юм шиг санагдсан. Тэгээд нөгөө нэг you are what you eat гэдэг яг бас адилхан философи байгаа байхгүй тий. Тэгээд өхрийн махыг ажиглая яг ямар зан чанартай амтан байдیں۔ Тий. Тэгээд тэгэл яг сайн ингээд ухаад бодоод ажиллаад ирэнгүүт бас хариултууд нь бас ингээд урд айгу ойрхон л үжтэй юм шиг санагдсан. Тийм. Бас нэг ийм бидний бас нэг анзаардаггүй юм. Нөгөө бидний хооллолт зарим төрлийн ингээд нөгөө нэг хоолч өөрөө бас нэг энерги ба штэ тий. Тэгэнгүүт одоо магадгүй ингээд айгу баярлж явж байгаад инээж явж байгаад алуулаад биддэг амтан гэж байхгүй штэ. Тэгвэл тодорхой хэмжээний тэр айдсууд яа харахгүй хүний нөгөө мэдрэмжийг жоохон дарангуулдаг гэж магадгүй. Тэгэхээр ингээд юу идчихэж байгаагаа биед нөлөөлж байгааг бас жоохон мэдрэхгүй тохиолдлууд байдаг байж магадгүй гэж бас бодож байна. Тэгээд уйлрал болоод цаг агаар за тэгээд нөгөө амьдралын хэм маяг ер нь бүх л юм ингээд нөгөө хүний өөрийн одоо сонголт бүх юмтай ингээ хамааралтай байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эрүүл мэндийн бас нэг юу лээ эрүүл бай гэвэл нөө сэтгэл зүй маш чухал 70%-аас сэтгэл зүйд хооллолт маш чухал гэдэг байгаа. Тэгээ тэгэнгүүт ингээ бас юмны суурин дээр ингээ хоол, эрүүл мэнд, хөдөлгөөн ингээд бүгдээрээ зохицороо байж хүн бас юм бүх байдлаараа эрүүл байж идэг гэж бас ойлгоол яваад байна. Харин тийм. Бас судлаад яваад байна гэдэг. Тийм. За манай өөр за тийм. Нөө баярлалаа. Би ер нь хоолны талаар ярих болтой та хоол тэгээд зөвхөн ингээд юу ч шүү дээ ингээд эрт хүч авч байгаа ч юм уу тэмнэр илүү тэгэхээр бас бидний нөгөө нэг биентэйгээ яаж харцдаг одоо хамт хүмүүс хоол дээр найз нөхдөд болдог шиг үү тэгээд өнөөдөр болохоор би нэг ганцаараа найзтайсаа нэг нь болохоор би нэг ганцаараа хоолдог. Тэгээ хүмүүстэй хамт ингээд хоол идэх гэж бас сонирхолтой юм. Тэгээд миний асуугаа би нэг амар сошиал медиа хэрэглэжтэй өөрөө ч даггүй байна. Тэгэхээр ямар сонирхолтой байлаа би веган гэж бас мэдээгүй. Тэгээд өдөрт ер нь өөрөө амар олон шинэ олон төрлийн хоолнууд олж идэвхсэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өдөрт өглөө нэг байдаг нэг өдөр одоо өглөө орой ямар шүү хоол иддэг вэ гэж жоохон бодлоо чи баярлаа. За сүүлийн үед болохоор нэг сет дээр ажиллаад байгаа болохоор одоо сетээс веган хоолнууд ирдэг. Тэгээд өглөө одоо усан дээр бэйсэн obviously зутам тэгээд өгөрцөө помидор гэл ногоонууд хүмүүстэй ирдэг. Тэгээд snack гэд жимснүүд ирдэг. Тэгээд өдрийн ланч болохоор хаяа им сой мидтэй тийм хурах ч юм уу тийм бодотой хурах ч юм уу. Тэгэнгүүтээ дараагийн snack нь болохоор юм ногоотой wrap байдаг ч юм уу тийм байдаг. Тэгээд dinner болонгод бас зутан шүл шошны зутан шүл тэгээд юу нь болохоор бас хөц будаатай ногоотой хураг ч юм уу нэг тиймэрхүү байгаа гэдэг. Би өөрөө зүгээр гадуур явж байвал бас Indian curry идэх маш дуртай. Тэгээд нөгөө spinach тэртээ curry байдаг шүү дээ. Тийм. Тэд их дуртай. Эсвэл бол hummus falafel ч юм. Яг гэртээ байвал би өглөө oatmeal almond milk дээр ч юм уу эсвэл oat milk дээр иддэг. Тэгээд банана ч юм уу тийм. Тэгээд манай нөгөө super greens наарлаад нөгөө ногооны яс хэрэгцээг хангаад өвчтдөг. Тэгээд өдрийн хоол гэм салат мөг энэ нэг түүхийгээр нэг аюу гоё дурталсан. Тэгээд чинжүү ч юм уу те бүгдээ нэг түүхийгээр аюу идэх дурталсан. Тэгээд оройн нь бас яг би тэгтээ тийм амар их хоол хийж иддэг хүн бол биш. Хадуур дандаа яваад байдаг болохоор тийм тиймэрхүү зутан амар дурталсан. Тийм ээ те.
Тэгэл ер нь байгаа газараа маневрлаа. Лал явчихсан. Тий. Супер аим янз healthy. Тэгээ эрүүл appetite таа байхгүй тэг сонссон чи. Very nice. Тэгээ яг хөө гэхдээ яг хаяа нэг ингээд яг burger ч тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тийм. Гэтэ ер нь яг 70% амар тийм юу болох. Good. Харин 70% эрүүл болгоч нэг balance 80-20 гэдэг нэг бас байдаг тий. Окей. За. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ асуусан. Нэрээ хүүхдээ тэгээд одоо хэдэн наснаас хэдэн сар одоо энэ үеэс нь веган болгож веган болгох одоо ямар хоолноос гэдэг юм болоо энэ стайл Би энэ талаар сайн мэдэхгүй шүү. За яг үнэхээр би сайн мэдгүй. Гэхдээ яг зүгээр би маш тийм веган одоо нэг Монголд веганаар ингээ олон жил болсон веган найзууд ихтэй байна. Яг төрөлхөөсөө веган, гидснээсээ веган бас өссөн хүмүүс байна. Манай төрсөн дүү бас яг цагаан холтой хүүхдээ төрүүлээд 2 хүүхэд нь ингээ одоо эхний охин нь 10, 14 настай, хоёр дахь хүүхэд нь 4 настай байгаа байхгүй юу. Тэгэхээр яг би тийм хүмүүстэй илүү жоохон холбож өгье. Эсвэл сайн эмчнэр нутриционисттэй. Яг л хүүхэд чи өөрөө нөгөө нэг тэ маш чухал сэдв шүү дээ. Тэгэхээр нөгөө яг энэ дээр миний хувьд яг тийм зөвлөгөө бол хүч мэдгүй байна. Эмчнэр бас нэлээд байдаг. Монголд Корсан гэдэг яг веган хоолтой эмнэлэг бас байдаг. Тэгээд тийм хүмүүсээс шим судлаач нар бас байдаг. Тэгэхээр тийм хүмүүсээр гоё холбож өгье. За сайн байна. Тэгээд тийм юуцхан баг байлаа. Тэгээ гоё юм. Тэгээ манай нөгөө яг чиглэлээ авах шилжиж байгаа. Тэгээд нэг одоо дөнгөж аваад нэг одоо манай нэг 100 веган гэсэн. Тэгээд яг нөгөө хүүхдүүдэд давхараа оруулаад ингээд үзэж байгаа хэрэг. Тэгээд наад хэцүү аваад байна. Нөгөө махраа өмнө дэвчсэн болохоор чинь хүмүүс онцлон махаад шүү дээ. Тэгээд анх нөгөө гэрэл хэлдэг хүмүүсөө яг ингээд бигээ хаалны цаар ингээд судлаа хийгээд нэлээд одоос би бас хоорог бас судлаа хийсэн гэхүүдээ. Тэгээд одоо таны нөгөө бизнес хийж байгаа шүү дээ. Бигээ хаалны бизнес. Тэгээд анх яг энэ бигээ хаалны бизнестэй эхлэхэд яг энэ хүмүүс авч өдөөж авч байсан байх тийм. Энийг Монголд яг боломжтой үед харж тийм цаашдаа ер нь их хөгжих магадлалтай байна. За Монголд байтугай дэлхийд маш хөгжиж байгаа бизнес шүү дээ. Тэгэхээр одоо бид та манай сошиал медиаг дагдаг бол Foodie Mongolia гэдэг пэйж байгаа. Тэгээд бид ер нь бол дэлхий дээр одоо сүүлийн түрүү хэлсэн нэг 6, 7, 8 жил энэ салбар нөгөө хүнсний салбар дотор хамгийн юм цөм цохиж хаалга цөм цохиж орж ирж байгаа салбар байхгүй юу? Ерөнхийдөө нөгөө нэг байгаль орчны талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч гэсэн ийм ашиг тус өндөртэй учраас хүмүүсийн сонголт өөрөө нөгөө сошиал медиа хөгжсөн, AI хөгжснөөс хойш ер нь ингээд ийм жинхнээсээ эрүүл юм гэж юу юм гэдэг юм маш их мэдлэг мэдээлэлтэй болсон. Хүн болон гой сайхан байхыг хүсдэг болсон. Тэгээ эрүүл хооллолт, эрүүл юм гингүүд урт хугацаанд нөгөө маш олон судалгаагаар веган хоол буюу plant based хоолнууд илүү тренд болсон. Тэгээ тэр утгаараа маш том брэндүүд өөрсдөө одоо веган лайнтай одоо юу гэдэг McDonald's хүртэл ингээд веган салбартай ч байт юм уу тий KFC веган салбартай гэдэг ингээд өөрөө энэ салбар аягүй том хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд хөгжих нь бол тодорхой. Дээр нэмээд Монголд угаасаа монгол хүмүүс чинь өөрөө нөгөө зүрхсэс ч хөгжлөлтэй хорт хавдар гэдэг ингээд илэг бүхэл төрлийн хоол боловсруулах хэрэгтэй буюу хоолноос үүдэлтэй өвчлөөрөө ерөнхийдөө одоо топ явж штэ. Тэгэхээр нөгөө нэг эн чинь өөрөө нэг талдаа Монгол хүний эрүүл мэндийг сайжруулахад шаардлагатай ийм хүнсний салбар болчихж байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд 7 хоногийн 7 өдөр ийм хострын агуулсан амтны гаралтай өгдөс идэх гэдэг маань болохоор биеийн балансыг маш их алдагдуулж байгаа учраас ятаа 7-д 2-3 удаа идчихээ тэр балансыг жоохон нөхөх юм болж байгаа. Тэгэхээр ийм уран хоолтой хоолны газрууд, бизнесүүд ер нь бол миний бодлоор илүү сайн хөгжинө гэж харж байна. Тэгээд яг ингээд веган гэр бүлтэй хүмүүсийн хувьд болохоор аюуны гой зөвлөмжүүд байдаг. Хүүхдээ яаж веганаар болгох вэ гэдэг тэр нөө PCRM гэдэг нэг сайт байгаа. People's Responsible Medicine Physician for People's Responsible Medicine гэдэг Америкийн бие даасан эмч нарын одоо холбоо гэдэг.
Тэгээ тэн дээр болохоор маш гоё зөвлөмжүүд байж идэг. Тэн дээр болохоор хүүхдээ яаж хооллох уу, ямар юмнууд ядгүй, гэр бүл яах уу гэд яг жинхэнэ эмч нарын юм нэгцэн холбоо гэсэн. Тэр тэрлүү бас орж үзүүл зүгээр гэсэн. За тэгээд ер нь бол энэ салбарт бол би бол хүмүүсийг гоё бизнес хийгээсээ, орж ирээсээ тий. Тэгээд одоо ингээд смути гэхэд чи ингээд зүгээр хаасаагүй байж идэг баймар байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд эн чинь ингээд зүгээр хүний наад захын эрүүл мэндийг хэрэгцээ байхгүй юу? Зүгээр хаасаагүй юм фреш биш юмнууд байгаад тахаар жоохон хэцүү. Тэгэхээр яхаа нөгөө энэ тал дээр нь аль болох хэрэглэгч нар жоохон гоё дуу хоолойгоо эрүүл юмыг сонгодог болдог. Тэгээд бизнесүүд ч гэсэн ийшээ ордог. Тэгээ ингүүл илүү гоё энэ салбар чи өөрөө хөгжинө гэсэн. Том бизнесүүд ч гэсэн ороосоо гэж аюул хүсдэг шүү дээ. Одоо яг бэгэн авахны гадна бид нэгдсэн гэдэг шүү дээ. Хэр олон гэсэн бол 10 хэд ил 14 15 одоо Улаанбаатарт 13 13 веган хоолны газар байна. Nice. Хоолны сургалт өгдөг. Манайх бол өгдөггүй байгаа. Гэхдээ 5 дугаар сард бид аюул нэг юунууд ажлууд нөө maybe вегнийхаа хүрээнд нөгөө CU-тай хамтран 2 дээр нэмэх нэг ч юм уу. Тэгээд энэ ивэнтээ нэг 5 сар 7 хоног болгоо ингээд явуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд 6 сараас хойш бас яаж хэдүүлээ бас хүмүүст хүртэмж явах гэдэг дараа бас болох байх. Сургалт хийдэг хүмүүс бол байдаг. Бас хэдүүлээ гоё тэрийг дараа нь манай сошиал дээр тийм мэдээлэл тавья те. Манай маркетингийнхан байна уу? Сургалтын линк тавиул бас зүгээр л юм байна тийм ээ. Сайн байна уу? Миний нэр ингээд тэгээд миний өнөөдрийн ирсэн зорилго би яндаа сүлжээ барихад ирсэн байна. Тэрнийг би одоо ганц хүнтэйгээ хүмүүс энерги загвар өмсгчийг тариалдаг байхгүй юу? Тэгээд анх надад санал болгосон. Ээжээ та энэ ихчийг ингээд дагараа айгүй мундаг ихч байгаа. Тэгээд би одоо өөрийн чинь дагаад 2 жил гарсан болж байгаа байхгүй юу? Тийм тэгээд миний охин одоо Америкт сурдаг. Тэгээд ярьдаг байхгүй тийм энерги ихчтэй ингээд өөрсмөр энэ таанч ерөөсөө таахгүй битэй гэдэг. Энэ арга хэмжээний төсөл хоёулаа зургаахад хүмүүс сэрпрейз нэрийг гэж бодож байгаа. Тэрээс нь би веган болсон. Яг танаа байгууллагатаа би яг 10 жил болж байгаа юм. Би 2016 оны цааш ингээд бид хүртэл одоо ингээд жагаа тэгээд миний хувьд болохоор анх нөгөө сада учрын олж хийж мэдхгүй хитгэн ногооны хүрээнд тэгээд жин нэгэн буурч хийсэн. Тэгээд манай ажлынхаа энэ төр энэ чи онд орохоор интернет нааш болж гисэн байна. Тэгсэн чинь эсрэг дээрээ би бүр нөгөө ковидын үеэр ганцаараа ковид тусаа бүр гэх юм уу тийм ингээд маш олон сайхан даваа тохиол байдаг. Тэгээ одоо бол би болоод төбийн одоо нөгөө маш олон юу хэрэг дагаад одоо хоолой өдөр болгон баг шин хоолс байгаа. Тэгээ хоолой идэх бүрдээ бүрээсээ үнэхээр талархаж идэх. Би ийм сайхан юм байхад одоо цаана яагаад мартах гэж тэгээд одоо өдөр бүрээ хоол бүрдээ одоо сүүлдээ бүрдэх хаагаад хийгээд өөрөөсөө үнэхээр хайр байдаг. Тэгээд түрүүний хэлсэн нөгөө амандаа юу юм тэгээд тэрний хэрэгж гэдэг юм одоо оюун санаа шат өөр л байдаг. Тэгээд ингээд зам хурц ч гэсэн зөв юмруу чиглүүлээд явчихдаг. Угаасаа зөв энергийн зам бид нар зөв энергитэй хүн сэргэж байгаа учраас тэгээд системийг зам хурц тэгшрээд явчихдаг юм аа. Тэгээд та бүхэн хичээгээр идэх би хүсэж байна. Тэгээд танаа хамт бүгд маш баяртай. Охин бидээ бас шүрэг цагийн салбараа нэгэн үйлчлүүлж байна. Тэгээд өсөлтөд таалдыг танахаас авдаг маш гоё хүрээ Баярлалаа. 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 Стагой сэтгэл боллоо тийм. Тэстэ баярлалаа. Зүгээр сул хайр мэдэрч штэ. Эндээс зүгээр урсаал байлаа гэдэг шиг ихтэй хоёлаа тий. Шиотсан ой юмнууд яар юм надад доктор надад бас ингээд бас хайдаг. За манай зочдоос өөр
Одоо тэгвэл яах вэ? Хоол болсноо. За окей. За тэгвэл би хоол хайрлахгүй яах вэ?